бол дэмжиж байгаа. Гэхдээ нөхцөлтэйгээр дэмжиж байна. Одоо байгаагаар бол нийтдээ 41 сургууль цэцэрлэгийг барина гэж байгаа. Нийслэлд 17 сургууль, 1 цэцэрлэг. Орон нутагт 15 сургууль, 8 цэцэрлэг. Гэхдээ та бүхэнд сая тараасан энэ улсын хэмжээнд ачаал нь хэтэрсэн байгаа 108 сургууль, 95 цэцэрлэг байгаа. Эндээсээ бид нар харж агаад хаана асуудлыг шийдэх ёстой юм? Тэр сургуулиудыг нь өөрчлөөд нийслэлд 25 сургууль, 4 цэцэрлэг, орон нутагт 7 сургууль, 5 цэцэрлэг гаргахаар санал боловсруулсан. Тэгэхээр өнөөдөр байнгын орон дээр дэмжигдээд төсвийн байнгын орон аюулгүй байдлын байнгын ороогоор дэмжигдээд нэгдсэн чуулганаар дэмжигдээд явна байх. Дэгийн тухай хуулийн 76-гийн 3-2, 76-гийн 6-гийн 2-т заасны дагуу энэ хэлэлцээрийн төсөлд засвар нэмэлт өөрчлөлт оруулах саналтай байна. Нэгдсэн чуулганаар дэмжигдээд явсны дараа 76-гийн 8 заасны дагуу засгийн газарт боловсролын яам сангийн яам 2-т энэ 41 сургууль цэцэрлэгийн байршлыг нь өнөөдөр энэ миний гаргаж байгаа Галбаатар гишүүний гаргаж байгаа Батнайрамдал гишүүний гаргаж байгаа энэ саналд нийцүүлээд жагсаалтыг шинжлэх гэсэн саналтай. Энийг их хурлын тамгын газрынхан байна. Ямар журмаар яаж ямар үе шатанд яаж оруулах уу гэдэг дээр гарц гаргалгаа гаргаж өгөөд энийг заавал тусгуулах хүсэлтэй. За эхлээд сангийн сайд, тэгээд Наранбаяр сайд, дараа нь би хариулъя. Тийм, за Лусамжуун гишүүний асуултанд хариулъя. За энэ жил боловсролын яам дээр бид нэг одоо туршилт хийсэн гэх үү дээ. Одоо бидний хэмжээнд л одоо хэмэл явах юм да. Бага төрд байгаа бүх датануудаа оруулаад ингэж ирэн бэлсэн байгаа юм. За тэрийг бол одоо харин ч боловсролын яамныханд би талархал илэрхийлнэ. За бусад яамдууд энэ дээр бас удаашралтай байгаа. За харин боловсролын яам маань ашгүй их дата сайтай юм байна лээ. Тэгээд ингэж гарсан. За одоо бол их хурл дээр нэгэн дөрвөн барьснаас хойш бол их хурлаар ажлын хэсэг байгуулагдаад за энэ дээр дахиад ирэмблээд ингээд одоо асуудлууд яриад явхад бол чөлөөтэй шүү дээ. Тийм тэрэн дээр бол одоо ямар ч асуудал авах засгийн газраас ерөөсөө тэнд яах юм байхгүй. Эсрэг барьсаар байхгүй тийм ээ. Бүгд одоо их хурл дээр яаж батлагдсан тэрийг нь бид одоо биелүүлээ л явна. Гүйцэтгэлийг хангаад л явна. За Наранбаяр сайд. За баярлалаа. Үнэхээр энэ тэр газар зүйн мэдээллийн сан дээр суурлаад ингээ гарч ирсэн юм аа. Тэгээд энэ дээр бол орж ирж байгаа саналуудыг бид хүлээж аваад тэгээд Азийн хөгжлийн банкны хэлцээ хийх явцад бас энэ жагсаалтуудаа илүү чамбар болох юм боломжтой гэж харж байна. Тийм учраас хүлээж авах саналтай байна. Дорнот аймгийн тухайд бол өнөөдөр шилжих 4 төсөл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 1 төсөл арга хэмжээ. За Азийн хөгжлийн банкаар бол 1 төсөл арга хэмжээ хэрэглэн суман дээргээд ингэсэн явж байгаа. За тэгээд цаашдаа энэ боломжийг нь бас хараад тийшээгээ бас шаардлагатай төсвийн хөрөнгө оруулалтуудыг бол ярилцж болно гэж харж байна.